баярлалаа мэдээ хүргэж байна. Улсын хэмжээнд төрийн өмчөд хамтын 7 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна. Гэвч эдгээр асрамжийн газрын барилгуудын олонхийнх нь ашиглалтын хугацаа дууссан, хүн амьдрах орчин бүрдээгүй, хоолны чанар хангалтгүй байжээ. За мөн 4 ахмад насны нэг нь гэр бүлийн хүч хэрхийлэлд өртөж байгаа тоо мэдээлэл байна. Ер нь бол хүний эрхийн үндэсний комисс сэтгцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газрыг тусад нь байгуулах асуудлыг бол удаа дараагийн илтгэлээрээ бас саналыг улсын хурлд оруулж ирсэн. За өөрөөр хэлбэл сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ахмадын асрамжийн газрыг Батцанбүрт ахмадын асрамжийн газар дээр зарим тохиолдолд хамт байгаа тохиолдлууд бол байгаа. За энэ нь болохоор анхмад наст ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэгч гэдэг юм уу ийм эрсдэлтэй нөхцлүүдийг бий болгож байгаа хэд хэдэн тохиолдлууд бас гарч ирсэн тохиолдол бий. За нэгдүгээрт нь бол энэ Монгол улсын ахмадын тоо өсгийн хэрээр насруулах шаардлагатай ахмадын тоо бол жилээр өсөж байгаач тэдэнд үзүүлж буй үйлчилгээний төрөл хүртээмжүүл бас хангалтгүй байсан байгаа. Тэгэхээр ялангуяа ахмад наснд үзүүлэх төр урт хугацааны үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх тийм бодлогын хэрэгжилт маань бол хангалтгүй байсан. Сүүлийн жилүүдэд өөр хүүхэд нь эцэг эхийнхээ тэтгэврийн мөнгийг дур мэдэн ашиглах, барьцаанд тавьж зээл авах зэрэг асуудал нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь ахмад наснууд эдийн засгийн хүчирхийлэлд өртөх нэг хэлбэр болж байгаамаа. Мөн судалгаанд оролцсон ахмадуудын 60 гаруй хувь нь ганцаардлын асуудалтай байжээ. Түүнчлэн судалгаагаар 2050 он гэхэд Монгол улсад 5 хүн дотмын нэг нь ахмад настан байх төлөвтэй байна. Тиймээс насжилтын асуудлыг зөвхөн нийгмийн халамжийн хүрээнд биш, хүний эрхийн өнцгөөс харж цогц байдлаар асуудлыг авч үзэх шаардлага тулгараад байна.